Та урд өмнө хэнийг талаар эсвэл ямар нэгэн зүйлийн талаар огтоос буруу мэдээлэлтэй байсан гэдгийг мэдэх тохиолдол гарч ирсэн үү? Хэнийг нэг үгсэн гэж бодож ирсэн чинь амьд байсан бол яах вэ? Аль эсвэл өдөр болгон таны ордог GS25 дэлгүүр нь нэг өглөө босоод ирэхэд нь GS26 гэдэг нэртэй болчихсон байх бөгөөд бүр анханасаа ийм байсан болохыг таолж мэтэл яах вэ? Тэгээ та өөртөө адилхан дурсамжтай хүмүүстэй таарч та нар бие бинийгээ ойлгож бусд хүмүүст итгээд гажууд юм яриад байгаа юм шиг санагдана. Хачин сонсогдож байгаа ч ийм зүйл амьдралд үнэхээр тохиолдож байсан юм. Олон тооны хүмүүс хоорондоо ижил мөртлөө үнэн биш дурсамжтай байх энэ тохиолдлыг Мандела эффект гэж нэрлэдэг. Яагаад ингэж нэрлсэн шалтгаан нь 2009 онд Фиона Врум гэх эмэгтэй нэгэн уулзалтан дээр хэлэхдээ Нельсон Манделаг 1980-ад онд үгсэн гэж боддог байснаа бүр үнэхээр бодитоор сандаг байсан бөгөөд тийм биш гэдгийг мэдээд маш их гайхширсан талаараа хэлдэг. Харин Нельсон Мандела бол 2013 онд нас урсан бөгөөд тухайн үед амьд байсан гэсэн үг. Хамгийн ажиргалтай нь тэрээр Нельсон Манделагийн үгсийн талаар ярихад ганцаараа ингэж боддог байгаагүй ба түүнтэй санал нэг хүмүүс цөөнгүй байснаар энэ ажиргалтай зүйлийг ихэл тавигдсан билээ. Тэдний дурсамж хоорондоо яг таарч байсан учраас худлаа гэхэд үнэхээр хэцүү байдал орж илтэй. Ийм олон хүмүүс бүгд ижилхэн бодит мөртлөө буруу ташаа дурсамжтай байна гэдэг нь хачиргалтай байгааз. Энэ эффектийн ганц жишээ нь Нельсон Манделач яг үнэндээ биш. Пикачугийн сүүлийн өнгийг олон хүмүүс үзүүртэй хар толботой гэж боддогч үнэн хэрэгтээ хизээж хар байгаагүй зүгээр цулгаа шар сүлтэй байсан. Бид нарын идэх дуртай KitKat-ийн логог санаж байна уу? KitKat гэдэг нь хоёр үгний дунд зураас байдаг гэж зарим хүмүүс боддогч яг үнэндээ зураасгүй байдаг. Цасан цагааныг мэдэндээ түүний хамгийн анхны үйлдвэр болох 1937 онд гарсан Цасан цагаан ба 7 одоо анимашн дээр цасан цагааны хойд ихэн толиндоо хандж хэлдэг үгийг олонх нь толимин. Энэ хороогийн хамгийн үзэсгэлэнтэй нь хинбэ гэж асуудаг гэж боддог. Гэвч яг үнэндээ бол шид толимин энэ хороогийн хамгийн үзэсгэлэнтэй нь хинбэ гэж асуудаг байгаа. Энэ мэтчлэн Google-с хайгаад үзвэл хүмүүсийн дунд алдартай олон жишээ байдаг. Тэгвэл яг ямар учраас энэ бүхэн тохиолдод байгаа вэ гэдэг асуулт их чухал. Энэ талаар зарим нэг таамаглалууд байдаг. Everything Everywhere All at Once, Doctor Strange гэх мэт алдартай киноноос харахад зэрэгэлдээ ертөнцийн онол кино урлаг тэр жигтэй хүчтэй сэдв болоод байгаа лээ. Зэрэгэлдээ ертөнц байгаа гэх таамаглал нь Грекийн гүн ухаанаас эхлээд олон зуун жил яригцаар л ирсэн. Эрдэмтэн судлаачид судалсаар энэ таамаглалыг баталчаар олигтой мэдээлэл олдохгүй л байгаа. Гэсэн ч зарим судлаачдын таамаглаж байгаагаар Мандела эффект нь хүмүүс буруу зүйл санаад байгаа гэсэн үг биш бөгөөд зэрэгэлдээ ертөнц үнэхээр тийм зүйл болоод тэр ертөнцид дэх өөрийнхөө дурсамжийг хольд солиод байгаа байж магадгүй юм. Сонирм байгааз. Хэрвээ үнэн бол Нельсон Мандела параллел ертөнцид 30 жилээр бага амьдсан болж таарах нэ. Харин дараагийн таамаглал нь энэ бол зүгээр бидний тархины хийж байгаа зүйл байх. Мартагдсан дурсамжаа дүүрэхийн тулд тархи маань уран сэтгэмжээрээ зохиол биччихдэг юм байна л да. Гэвчлэн энэ тархинд ямар нэгэн гэмтэл учирсан тохиолдолд дурсамжуудаасаа мартаж тэрийг нөхөх ажлыг тархи өөрөө хийдэг байх нэ. Гэхдээ инглигээд Альцгеймер тусчихсан гэсэн үг бол яг үнэндээ биш л дээ. Зүгээр л магадaltaй. Эрүүл хүний тархинд ч тийм зүйл тохиолдох үе байдаг. Жишээ нь бид нар бага насны дурсамжуудын зарим үнэхээр босон ч юм шиг, болоогүй ч юм шиг, эргэлзээтэй, зүүд ч юм шиг тэгээд дээрээс нь бүр их бүдэг бадаг гэх юм байдаг шүү дээ. Сайн бодоод үзвэл бага насны чинь зарим дурсамж худлаач байж магадгүй болох нь. За гэхдээ тийм олон хүний тарих нэгэн зэрэг яг адилхан дурсамж ургуулсан төрсөн байна гэж байх уу? Ямар ч тач таныг яаж амьдэрсэн байлээ гэсэн хүмүүс таныг амьдарч байсныг нь мартах магадaltaй тул бусад хүмүүсийн бодлоос санаа зовлгүй хүссэн тэнийг зүйлээ хийгээд аваарай. Мөн танд ийм зүйл тохиолж исэн бол сэтгэл хэсэг заавал хуваалцаж лайк шеэр хийхээ мартваа.